Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ганц хүү Их Британий ханхуу хоёр бие биедээ өгтлээ дургу. Тэдний үзэн ядалтбар олон улсын дипломат харилцаанд нөлөөлөх хэмжээний 75 мянган фунтын үнэтэй хормын бэлэг нураах хэмжээний гэвэл яах вэ? За энэ бэлэг нураах ч яах вэ? Надад та нарт хэлэх энэс илүү галзуу зүйлэн заяа. Харин та хэд маань киногоо дуустал нь үзээд лайк сабаа дарахаа битгий мартаарай. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ганц хүү Алексийг товчхон танилцуулбал ердөөсөө хэргийн эзэн Хингэргийн тохиор. Харин Их Британий ханхүү Хенри бол эсэргээрээ дурам журмыг ягштал мөрддөг журамт нэгэн. Манай Алекс ханхүү Хенригийн ах буюу Их Британий угсаа залгамжлагч ханхүүгийн хормонд өргөдөрч байна. Түүний хажууд суух эмэгтэйг Ногоороо гэх бөгөөд Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгчийн ач охин юм. Тэд сайн найзууд бөгөөд Алекс түүнээс хүлээ авалтанд оролцмооргүй байна. Өөр газраар зугаалъя л да гэж гуйхад Нора харин түүнээс яагаад маяглаад байгааг нь асууна. Хөөр химийн чаваас байнга л ханхүү Хенритэй харьцаалагдан хэвлэлээр яригдаж байдагтаа ихэд дургуун хүрээд идэв гинэ. Манай хоёр ч ийхүү явсаар хүлээ авалтанд хүрэлцэн ирэх ба ханхүү Хенри дүүгийн хамтаар ирсэн зочдтой мэдэн алхана. Нора түүний халуухны гайхвал нөгөө талд Хенригийн дүү манай Алексийн царайлгийг гахна. Харин манай хоёр ч хоёр талд бие бинийгээ муулж алтсан штэ. Ханхүү Хенригийн өндөр 188 см гэж угаасаа худлаа гэхвэл энэ Алекс унан савсганаар ятаргаатай амтаан л гэж яддаг шүү. Ингэж явсаар манай хоёр нүүр толоход Алекс мэд мэдэх ба ханхүү Хенри харин түүнийг амждаг наасан. Байдалд орсон манай хүн чинь дотроо л идэж л гэж утсан байх уу. Хормын яслалч нэжгэр сайхан болж байна. Манай хүн ч хэд гурван юм уу өөр зөглөн явж агаад аврах том билоны ор зогсох ханхүү Хенриг харан уулзаагүй удажээ гэсээр очино. Хоримч сайхан болж ин шүү те. Энэ Моцартын аяыг сонсох ямар сайхан юм бэ гэж хэлэхэд наад чин шүүбэртэлтэй гэж авсан. Манай хүн ч тэгээд мөчөөгөө өөхгүй ийм том билүү хийлэх мөнгөөр хэдэн хүнийг тижээж болгосон бол гэж хэлэхэд ханхүү Хенри түүний гутлыг харснаа чиний гутлыг дуудлах худалдаагаар заруул энээс жилээ олон хүн тусалгахаа гэдэг. Манай хүн билүүнийхэн ширээн дээр тавьсан аяхтаа уух зүйлээ автал гар нь дүүрэн билүү. Гялс нугаал гараа ардаа авчихнаа. Даанч ханхүү Хенри явах гэсэнд Алекс маань билуудаа гараа мартаад мөрнөөс нь бариад авалгүй л яах вэ? Хувцсыг нь хэрэндээ л арчих гэж оролдох бол тэнд байсан хүмүүсийн нүд аль үжээ манай хоёр дээр. Тэгээд яасан гэж альчуураа булаацалж агаад өнөөх том билүүг нь мөргөж унгаагаад хайсан. Ийм сайхан мөлжүүртэй үйл явдал болж хахад хэвлэл мэдээллээр битүү шар мэдээ хүрэн шүү дээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хүү Их Британий ханхүү хоёр хааны гэр бүлийн хурман дээр ичгүүр санжургүй барьцалдан авч танхаарлаа. Тэд бие биенээ үздгүү гэж үнэнүүгээ л авч өгнө штэ. Алексийн ээж дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшгээр сонгуульд ажиллаа эхлүүлэн явж байгаа бөгөөд манай хүний ачаар рейтингэд амжилттай ороод. Ээж нь түнд холионсон мантангаа зэгцэлхийг өргөдөж өрөөнөөс гарч чадах бол ээжийн туслах харин манай хүнийг баруун салгаагүй гүвчээдэг наасан. Энэ байдлыг намжаах ганц арга бол Лондон буцаж очиод ханхүү Хенритэй учиргүй сайхан харилцаатай гэдгээ төмөө олонд батлан харуулхаа гэж ээжийн туслах хэлнэ. Ханхүү Хенри бол нар харин чи түүнийг дагаж ургадаг наран цэцэг лугаа байх ёстой гэж сануулнаа. Мөн үүнээс өөр арга байхгүй бөгөөд бултах талаар бодож байгаа л эртхэн Лондон руу нисгээ бодсон чинь дээрээ гэдэг. Алекс харин бие өвчүүл яах вэ гэсэн чинь цогцыг чинь чамаагүй Лондон нисгэнэ гэж авсан. Манай хүн Лондонд ханхүү Хенригийн эдлэн газар ирвэ. Түүний араас чанга хөгжим ойрлуулсаар салхи татуулан Хенри ирэх ба ажлын хуваар давч байна. Гялс өгтөлтийн зураг даруулж ийлгэн. Алекс маань хажууд нь зогсохдоо яаж дугаахаа те. Би чамаас өндөр агаас те. Мэдээж аав энэ гээл томрохол гутландаа юм чигснээ чи мэдэж ийна хөө гэж хариу ярив. Яй ханхүү Хенриг бол манай хүн ягаад ч барахгүй нэ. Чухам найзын дүр бүтээсэн хоёр маань ярилцлага өгөх гэсэн уртаа саналын хоёр үзүүр цууж энэ төр. Сэтгүүлч тэднээс хэдэн жилийн өмнө болсон Мельбурний уур амьсгалын өөрчлөлтийн тухай зөвлөгөөн дээр танилцаж дотн алцгоосон гэдэгтэй үнэн үү гэж асуухад хоёлаа тийм бид уулзаар шууд дотн алцгоосон. Төөрсөөр төрөлтөө хэрсээр ижилтэй гэж бид ингэж л бие биенээ олон нөхөрлсөн юм да гэж бүлэнэ. Та ханхүү Хенриг тодорхойлох 3 үгийг хэлээч гисэн цагаан арьс, шар ус, бас Британи хүн чиг шиг бүтгөө. Харин манай ханхүү Хенригийн хариулт бол тэр их хүндлэмээр хүн л дээ. Өөрийнхөө бураг дуртай хүлээн зөвшөөрч буулт хийдэг. Их хүн чанартай л даа гэдэг. Тэгвэл энэ яг Магдалайсан уу? Джон Сэвтэл хариултан тий. Өргөжлүүлэн зохиолын дагуу манай хоёр
Хүүхдийн эмнэлэгт ирж хүүхдүүдтэй уулзалт хийх ба коридор тавьжсэн тохио хангинаж би хамгаалагч нь тэднийг жижигхэн өрөө рүү гяс толгой оруулна. Их давчуухан юм уу? Ханхүү Хенри түүнээс өөртний агаад дургуг асуухад өнөөх уур амьсгалын өөрчлөлтийн талаарх зөвлөгөөн байна да. Тэрэн дээр манай хүн чинь мэд мэдгэд анцсан байна л да. Өөр алаагүй тослохуудаа энийг эндээс гарга гэж тушаасан юм ах. Ээж нь гинтэл ерөнхийлөгчийн сонгуульд ялж анх удаа л албан ёсны уулзалт цуглаанд оролцсон нь тэр байсан бөгөөд ихэд айцтай байхад нь Ханхүү Хенри тэгж хандсанд маш их гомджээ. Тэгсэн манай хүнээс уушлал гуйгаад тэр үед аавыгаа алдаад удаагүй байсан болохоор сэтгэл санаа нь таагүй байсан гэдгээ хэлдэг. Би хамгаалагч нь тэднээр ирж гаргаж авах ба хуурамч галын тохиолдол ээжээ. Ингээд манай хоёрын зохиол үйл ажиллагаа амжилттай өндөрлөж Ханхүү Хенри бидэнд дахиж уулзах шаардлага алга боллоо гэхэд Алекс түүнийг шинэ жилийн үдшилтэд урьдаг. Даанч тийм үдшилтэд дургуун гинэ. Нэг өдөр Алексийн утсанд мессеж ирэх ба хэн байсан гэж мэдээж манай Ханхүү Хенри. Би биенийхээ тухай шар мэдээнүүд хуваалцсан шоолцоож байнга л мессеж өчтдөг болов. Сүүлдээ бүр уцаарч ирдэг болов. Ингэж явсаар шинэ он гарах болж үжлэг дээр нь Ханхүү Хенри найз Персигээ дагуулan ирвэ. Энэ найз нь манай ноороод талтаа олцсон гинэ. Манай хоёр буудан дээр суудсан хоол ойрын ховж бадчихсан нэг хүүхэн ирснэ. Алексийн маань хүзөөдөж аваад юу юугүй бүжгийн талбай руу чирээ одов. Ханхүү Хенри ч хийх байхаа олж адан тэкэн дээр зогсож байсан. Алекс буцаж ирээд түүнийг аваад бүжгийн талбай руу явах ба удаачгүй дахиад нэг хүүхэн ирснэ чирээд явчлаа. Яасан ч олон хүүхэнд чирүүлдэг юм дээ. 3, 2, 1 гэсээр шинэ он гарахад Алекс бүр нэгш 2 хүүхэнтэй үнсэлцээд хажуул яах вэ? Тэгээд юу ч олоогүй юм шиг ар зайдлаа энийгэд Ханхүү Хенри рүү харахад царай нь сонирн болсон цаашаа яваад өгдөг. Гадаа нэгэн модны доор Ханхүү маань зогсож явах бөгөөд Алекс хурж ирэн ямар нэг буруу зүйл хийсэн эсгээ асуухад Ханхүү түүнээс хэрвээ чи 90 хүн байсан бол юу хийж амьдрах байсан бэ гэж эргүүлээ асууна. Ээж маань ерөнхийлөгч болохоос өмнө би эгэлж ирийн л ард байсан. Амьдралын маань ихэнх хугацаа ингэж л өнгөрсөн. Харин чиний хувьд гэж асуухад магадгүй зохиолч болоод Парист амьдрах байсан бах. Олон ч болзоонд яваад гэж хариулнаа. Алекс түүнээс одоо ч болзоондынход асуудал байгаа эсхийг асуухад тиймэрхүү хүмүүстэй шээ. Жинхэнэ өөрийнхөө сонирхох хүнтэй гэж хариулах ба Алекс харин түүний юу яриад байгааг ойлгохгүй байгаагаа хэлнэ. Тэгсэн үнэн анзаарахгүй гар юмаа гэж хэлээд манай хүнийг үнсээ тавиа. Энэ явдлаас хойш Ханхүү Хенри Алексийн мессежинд хариу өгөхгүй байсаар хэдийн 1 сар өнгөрчээ. Манай хүн ноорог дуудан ярилцах ба шинэ жилийн үдшилэг дээр юу болсноо хэлнэ. Ноорооч бүр мэдээд байсан юм а та хоёрыг ястэй. Миний харснаар бол чи Ханхүү Хенри дурлцсан байхаа гэх ба ер нь чи эрэгтэй хүнтэй жан ингэжсэн үү гэсэн ахлах сургуульд байхдаа нэг удаа бас нэг улс төрийн сэтгүүлчтэй нэг удаа гэж авсан. Амжилтсан л агаахгүй юу те. Удахгүй ерөнхий сайдын айршлал болгож байгаа бөгөөд угталтын үдшилэг дээр Ханхүү Хенри эрэхт бол ямар нэг аргаар түүндээ уулзахаар шийднэ. Манай хүнч түүний эрхийг хүлээн энүүгээр тэрүүгээр харцааг үлгээстэй. Тэгсэн нөгөө жан гэдэг улс төрийн сэтгүүлч нь ирээд яриа өднө. Энэ үед Ханхүү Хенри ч хуралцсан ирэх ба юун тэр сэтгүүлчийн яриа марийг сонсох. Түүнээс бүр харцаа салгаж чадахгүй дагуулаад хараад байгаа юм чинь. Тэгээд би хамгаалагч дээрээ явж очиод нэг яриа анаа. Хенритэй хоёулахнаа ярилцмаар байна. Цогцолоод өгөөл хэдэ. Тусгай өрөөнд ороод Ханхүү Хенриг хүлээж авах ба дайжгүй харагдчих гээд эсэн босын л бооз авч үзнэ. Ханхүү Хенри ч орж ирэн одоо уушлал гуйхад оройтсан байх л та гэж хэлэхдээ зэрэгцэн манай хүн чинь амаа татгаж байгаа шууд очиод үнсээ тайчав. Тэгсэн цаг дуслаа залуусаа гэсээр түүний бие хамгаалагч хаалгын мангуулахад манай хоёр нэг иймэрхүү байралтай жижиг шиг. За тэгээд нэг л их инээсэн жомолцсон 2 амтан гарч ирцгээх ба хоёлаа өнөдөртөө 1 метрийн зайнаас илүү ойртод хэрэггүй байхаа. Харин шөнө донд 2 давхартаах миний өрөөнд үрээд ирээрээ. Нэг сайхан сургаад өгөөдөө чамаа гинэ. Ханхүү Хенри хаалгыг нь тогшоход онгойлгосноо. Чи хоцорлоо гэд хаалгаа хайх гэж оролдож ин тэр. За тэгээд манай хоёр чинь нялуурч өгнө. Алекс түүнээс хизээ надад татагдсан гэж асуухад нөгөө л зөвлөгөөнд дээрээс юм гинэ. Манай хүн өргөжлүүлэн уулзах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Ханхүү Хенрич адилхан бодолтой байгаагаа хэлээд тэгтээ харин надад дурлаж болохгүй шүү л гэж байна. Манай хоёр салхтаа дараагийн уулзалтаа товлох ба эх сард олох буйны үйл ажиллагаан дээр уулзгаар тохирно. Уг үйл ажиллагаан дээр Ханхүү Хенри маань поло тоглоод байгаа хгүй юу? Бас дандоор намжуулаад найхан савар уулзаастай. Оройн Ханхүү Хенри маань хоёулаа өнөөдөр оролдоод үзгөө гэж асуух ба манай онч болж юм л та.
Гэхдээ хинийн яах вэ? Би нөгөө нэг ч удаа гэсэн санаа зовлтгүй надад даатгачаал гэдэг. Ингээд манай хоёр чинь анх удаа албан ёсоор нь ч удаа хайшин жан ингэдэгэ. Ерөнхийлөгчийн сонгуульч хаяанд ирлээ. Алекс маань ээжийнхээ сонгуулийн ажил туслахаар Техас мужид сурталчилгааны ажил явуулах төлөвлөгөө өгнө боловсруулсан юм. Даанч түүнийг нөгөө улс төрийн сэтгүүлч чинь баахан твиттер дээр жирэгчжээ. Ээж нь энэ төлөвлөгөөний талаар бүр мэдээчгүй байсан бөгөөд юу болоод байгааг гайхна. Уг нь уншиж үзээрийгээ туслахад нь өгсөн байхгүй юу? Ээж нь сонгуулийн урьдчилсан үзүүлэлтийг манай хүнд харуулад эсрэг намынхан намайг бяц гიშгэж байна. Бидэнд Техаст анхаарлаа хандуулах зав байхгүй гэж хэлдэг. Тэгээ цаашдаа хэвлэл мэдээллийнхэнтэй орооцолохгүй байхыг сануулах ба манай онч заа хадагтай ерөнхийлөгчөө гэсээр өрөөнөөс нь гарна. Манай хүний гэртээ орж ирэхэд аав ээж хоёр нь өмнөх сонгуулийн зургуудаа үзээ сууж явах ба нөгөө сонгуульд ажлын төлөвлөгөөг нь унссан байдаг. Тэгээд үнэхээр сайн болсныг нь магтаад хэрвээ чи хүсвэл оролдоо зүзгэснээр манай он Техаст очин ээжийнхээ сонгуулийн сурчлагын ажлыг хийж эхэлнэ. Ажлынхаа хажуугаар байнга л ханхүү Хенритэй мэйл хичээстэй. Сонгуулийн сурчлагын ажил амжилттай дуусаж босож ирэх ба манай онийг сууж исэн нөгөө улс төрийн сэтгүүлч хурж ирвэ. Сэтэн хайж маяад байгаа мó хаашаа. Тэгсэн Алекс шулуухан чи яадын надтай дахиад жан болно гэж бодд юм уу? Чи ээж тарийн сонгуулийн сурчлагыг боллоо тайсан мэдтэй. Эндээс миний ойлгож авсан нэг зүйл бол чамайг хоогч навш гэдгийг мэдэж авлаа гэд ширүүхэн хэлээд явах ба ханхүү Хенри ч ирэв. Тэгсэн энэ сэтгүүлч манай хоёрыг нэг л сэжиг бүхээ хараад үлдтiin. Манай хоёрыг унтжсэн өглөө хүн хаалга тогших ба ээжийнхэн таслах. Сандралтаж эхэлсэн чинь гаднаас нь сонсоод үнтэй байгаа мó гэсээр шууд төлхөөрдөд ороод ирдээ. Тэгээ тэр эмэгтэй чинь хаана байна гэж хайж эхлэх ба хийн ч яахгүй штэ гээл гүрийн. Али бяцхан хадагтай минь хаана байна гэсээр шүүгээг нь хамгаалахад өглөөний мэд гэсээр ханхүү маань сууж идэм байгаастэй. Баларсан. Их чи амьсгаад өргөсөж нүдэнд харанхуулаад явчихж байгаа юм чинь. Хизэнээс эхэлч юу та хоёр гэсэн чинь шинэ жилийн үдшилгийн дараа хин энэ талаар мэдхүү гэсэн чинь танаас өргөн байхгүй. Өө нэрээ Нора мэдх юм байна. Гэхэд ханхуу тэндээс биедүүдээ хэлсэн штэ. Тэр бүр бид хоёрт баяр хүргэсэн гээл хоорондоо үнэн аз жаргалтай ярьж гарах ба эгч харин та хоёр амаа татчихээ даа гэж авсан. Али яаха бодоодох юм. Та хоёрыг цаашдаа битгий уулзгичвэл гэсэн шууд даатгүй гэж авсан. Манай хүн ээжтэйгээ уулзахаар ирэх ба танд хэлэх чухал зүйл байна. Таны сонгуул нөлөөлөх хэмжээнийх би нөгөө уулзтай хүнтэй олсон юм л да гэж хэлэх ба ээж нь түнд баяр хүргээд гэхдээ энэ сонгуулийн ажилд ямар хамаатай илээ. Арай эсрэг намын залуу хатагтад сэтгэлийн жолоогоо алдсан юм шидтэй гэхэд гүйгөө харин залуу хатагтай ш залуу ноёнтон юм л та. Тэр залуу ноёнт нь хинбэ гэхээр ханхүү Хенри гэж хэлэх ба ээж ч уцаа шуурж авснаа пизza захиалын ил гэдэг. Ээж нь манай хүнийг тэрж цугаад харилцаач нь улам гүнзгийхээс өмнө Хенри гэх сэтгэлжийн жинхэнэ эсвэл төр зүрийн төөрөгдөл байсан уу гэдгээ сайн шалгаарай. Хайр дурлалын харилцаа гэдэг бол бүхэл бүтэн амьдралыг чинь шийдэх зүйл шүү гэж хөөрхөн зөвлөгөө өгнө. Тэгснээ дахиад нэг хэлэх зүйл байна гэснээ та хоёр маань үйл ажиллагаа хийхдээ хамгаалалт явгаан хэрэглээрэй гэдэг. Манай өмгөр ангааж байгаа юм чинь. Алексийн аав нь түүнийг цослонгийн байшиндаа урих ба Хенри, Нора, Персиг дагуулan дөрвөлөө очно. Оройн ханхүү Хенри маань бүр тайзан дээр гарцсан доолж ивэл яах вэ? Төрсөн цагаасаа эхлээл олон түмний өмнө амьдрал нь нэлгээстэй байдаг түүний хувьд ингэж өөрийнхөөрөө чөлөөтэй байна гэдэг бараг л бүтшгүй мөрөөдөр шиг зүйл байсан баг. Алекс харин түүний тунчих хөвгчлөлтэй байгааг хараад улам дурлаж байгааг нь харснаас нь л илтэн. Голын эрхийн тавцан дээр хэвтэх ханхүү Хенри дээр Алекс сурч ирээд би нэг зүйлийг бодлоо л доо. Удахгүй сонгуульд дуусаж хэрвээ ээж маань дахин сонгогдвол би завтаа олно. Тиймээс дараа зан хоёулах 80 дээрээ гар гараасаа хөтлөөд гудамжаар гайхуулан алхаал би биенийхээ талаар илүү сайн мэдэж авъя. Ер нь надад анх удаа л ийм мэдрэмж төрж ийн гэж хэлэхэд Хенригийн маань царай жоохон сонирн болоод босоод ирэх ба Алекс маань өргөжлүүлэн энэ мэдрэмж яг л зүрхийг минь осрлоод уйчихсан юм шиг. Юу гэхээр миний бодлоор би чамд гэд үгээ тусгаж амжаагүй байтал ханхүү Хенри маань гол руу өсрөн. Тэр оройноо сэмээрхэн яваад өгдөг. Дүүн түүнээс юу асныг асуухад Алексаас алцсан. Дэндүү дотонсож байгаа түүний сэтгэлийг шархлуулад үлдээчихвэ гэдгээс айж ийн гэдгээ хэлнэ. Та түүнд хайртай юу гэж асуухад тийм байлаа гэд яах вэ? Надад ямар уур зам байгаа штэ гэдэг. Алекс түүн рүү зөндөө залгасан ч утсаа авахгүй л эдээ. Хааны гэр бүлийн гишүүн
тэр тасмаа ханхуу байна гэдэг гаднаа сайхан харагдагч дотроо бол дэндүү хүлэгдсэн хэв журманд баригдсан байдаг бах. Ялангуяа зүрх сэтгэлээ дагахгүй эсвэл олон жилийн түүхтэй хаант улсын нэр төр хэрхэн зэргийг хамгаалж үлдэх үү гэдэг хэцүү сонголтын өмнө хэн ч хэрэгэлцэхээс мэд. Харин нөгөө талд манай хүн яах учраа олж чадах ба Нора түнд Лондон явж өөрийнхөө залгааг олж ирээ гэх бол надтай уулзах уу гэвэл яах юм бэ? Үүнээс айж байгаагаа хэлэх ба ядчаал оролдоод үзэл дараа нь харамсах сэтгэл үлдэхгүй гэснээр ханхуу Хенритэй уулзахаар ирнэ. Тэгсэн хэлэх хэснээ хэлчээд яв гэж хүйдэ хандхад Алекс энэ харилцааг авч үлдэхийн тулд ганц хичээж байгаа хүн нь би. Өнгөрсөн 7 хоногийн турш би өөрөө ухаангүй шахуулсан. Хайртай хүн маань гинтэл хэлж чимээг болгоулж түүний араас Атлантын далайг хүнлэн дуулаад ордон руу дайрч орж ирээд ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь мэдэж байсан ч хайртай гэдгээ хэллээ. Тийм болохоор ингээд энэ харилцааг дуусгах байгаа бол ядаж шалтгааныг нь надад хэлээч гэхэд чи намайг ганц удаач болов өөрийнхөө өнцгөр биш яг хэн гэдгээр минь хараад өгөөч. Би ч ам шиг халуун дулаан дэмжлэг бүхий гэр бүл өсөөгөө. Олон мянган жилийн түүх мөрөн дээр минь үргэлж дагаж байдаг. Миний амьдрал бол минийх биш. Би ч амт хайртайч харилцаагаа өргөжлүүлж чадахгүй гэж хэлнэ. Алекс харин үнэхээр дуусгахыг хүсэж байгаа бол намайг яг одоо яв гэж хэл. Тэгвэл дахиж хизээж чиний амьдралд гарч ирэхгүйгээр би алга болъё. Үгүй бол би эндээс алхамж холдохгүй гэхэд төр хүлээжээ чамтай хамт очих газар байна гэснээ аавтайгаа хамтдаа очдог байсан музейдээ дагуулan ирээд энэ газар талаараас нь мөшгөх мөрдөх хөнгөө эргчлөө амар тайван мэдэрдэг бөгөөд хизээ нэг өдөр хайртай хүнийгээ дагуулan ирээд эдгээр баримл дондор хамтдаа бүжгэлнэ гэж төсөөлдөг яснаа ярин алхах ба манай Алекс уцаа гаргаж ирэн ая тавиад түүнийг бүжгэнд орж хамтдаа бүжгэлцгэн. Ханхуу түүнээс өөрийг нь хүлээхийг гойгаад өөрсдийнхөө төлөө зориг гаргана гэдгээ амладаг. Алекс гэртээ буцаагаалахад Хенри түнд энэ бол миний тал хэсэг гэд бөгжөө өгөх бол манай хүн харин дандаа хүзүүндээ зүүж явдаг гэрийнхээ дэлгүүрийг түнд өгөөд хүлээж яана гэдгээ амладаг. Нэг өглөөс ирэхэд л нөхцөл байдал оронгороо ирсэн байх бөгөөд манай хоёрын хоорондоо харилцажсэн мэйл болон үзэн камерын бичлэг задарсан байдаг. Ханхуу Хенри Алекстэй харилцах хэрэгтэй байна гэхэд түүний туслах эрхэм дээдээс удас олон холбоо байрч болох бүх хэрэгслийг хураасан гэдгийг мэддэг. Хэн энэ бүх зүйлийг дэлгэсэн бэ гэхээр мэдээж нөгөө улс төрийн сэтгүүлч. Манай хүн нөхцөл байдлын талаар албан ёсны мэдээлэл хийх ба Ханхуу Хенритэй жилийн өмнөөс харилцаатай болсноо хэлж бид өөрсдийнхөө харилцаа бэлгийн чиг хандлага гэд хувийн зүйлсээ хизээ арт хэлэх хэрэгээ булаалгачихлаа. Бэлгийн цөөх хүмүүст өөрийн жинхэнэ чиг хандлагаа хизээл олгох бүр ил олохгүй байх эрхэм тэдэнд бий. Хизээж хэн нэгний хатгалах, сүрдүүлэг явуулахар ил олгож болохгүй. Энэ бол шудраг бос явдал, бас хувь хүний эрхийн тухай юм. Би зүгээр л бусдын адил хүнд дурлсан. Тэр нь эрэгтэй, бас ханхуу. Гэхдээ хэн байх хэсэг нь хамаагүй. Би ханхуу Хенрид хайртай. Манай хүн өөрийнхөө мэдээллийг ээжихээ туслахтай хамт үзээ сууж явах ба Хенри үзүүлгая доо. Тэр яг үзэж байгаа юм шиг санагдаад ахъя. Өмсгөө зангиджаал үнэхэр хөөрхөн байдагсан. Ямар их санаж ийна гээл ярьж гарсан. Игч маань гөх тэнгэр минь би ч одоо юу эсэх хийдэг болох нэ гэд өвлснэ. Шургуулганаасаа нэг утас гаргаж ирээд би яана маш яралтай нөхцөл байдал үүсээд байна. Манай ерөнхийлөгчийн хүү нийгэм ханхуугийн талаар байн гараад ажиллаач өлегтэй хийхээ байлаа. Санаж битгрээд өгч байгаа хоёр эмийг хоорондоо нэг ганц утсаар яриулж гээвүүлээж хэрэг тийхгүй бол миний нүцгэн биеийг дахиж харнаа гэж гоор тэтгэлгүй шүүгээд яриад ундээ. Энэ ярьж байгаа хүн хин гэж ханхуу Хенригийн туслах заяа. Алекс бүр ангааж орхиход би чамаас илүү нууцаа хадгалдаг л даа гэж авсан. Ингээд манай хоёр нэг юм уцаар ярьж Алекс очихоор олж тэд маань уулзаж чадваа. Эрхэм дээдэс манай хоёрыг дуудуулах ба энэ бүх мэдээлэл хуурамч хэсгийг асуухад бүгд үнэ. Алекс бид хоёр бие биедээ чин сэтгэлээсээ хайртай гэдэг. Эрхэм дээдэс ч бүх мэйлийг нь унснаа хэлээд бие биедээ хайртай гэдэгт чинь эргэлзэх зүйл байхгүй. Гэхдээ хааны гэр бүлийн имижийг сүйтгэцэл яагаад ч яж болохгүй гэх ба гаднаас хүн орж ирээд орны гадна маш олон хүн цугларсан байгааг хэлдэг. Зөвхөн орны гадааж иш нилээд олон газар хүмүүс цугларсан байдаг бөгөөд манай хоёрын дэмжигчид мөн дуу хоолойгоо өргөх гэсэн хүмүүс байна. Ханхуу Хенри ч дахиад өөрөөсөө ичин нуугдмал ахыг хүсэхгүй байгаа эрхэм дээдэс хэлээд Алексыг бүтлэн цугларсан хүмүүсийн өмнө гарч ирэн мэдчилнэ. Хөөрхөн байгаас дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэн эсрэг намын тэргүүлэл хүчтэй байв. Одоо үлдсэн ганц найдвар бол Техас мужи. Ээж нь аль үжээ буугаад өгсөн.
суудлаа тавьж өгөхдөө хэлэх үгээ бэлтцсэн байж байгаа байхгүй юу? Ханху Хенри маань ирчихсэн манай хүнийг хөөрхөн тайвшруулаастай. Тэгсэн гинтэл хүмүүс шуугилдаад эхлэх ба ээж нь Техас мужид ялалт агуулснаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогддог. Манай хүн чинь Ханху Хенрид нэг түлхүүр өгсөн дөө. Тэр нь Алексийн Техаста хуучин гэрийн түлхүүр ахгүй юу? Энэ гэр бол түүний хувьд улс төр, цагаан ордны хил амаас бол хамгийн амар амгалан бүгд насныхаа дурсам шингэсэн нандин газар юм. Ийхүү Ханху Хенриг дагуулan гэртээ ирж байгаагаар энэхүү хөөрхөн кино маань төгсөж байна. Өөрийгөө ноёхгүйгээр амьдрах, хүлээн зөвшөөрөгдөх, хэн нэгнийг хайрлах, мөн хайрлуулах энэ бүх эрх нь хүн бүрт байгаа бөгөөд эцэст нь хэлэхэд таны зүрх сэтгэл хизээж буруу зүйл хийгээгүй юм шүү.